Сайн байцгаана уу? За намайг Балдарчин Аранцаа гэдэг. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр цөмөрөө энергийн талаар ярилцъя. За энергийг бол манай монголчууд их янз бүрээр орчуулж ойлгодог. Дотоод амин хүч гэж манай нүр номын нэг найз маань одоо ярьж байгаарэ гэж хэлж зөвлөж ирсэн. За дотоод эрчим хүч, дотоод одоо их үүсвэр те амьдралын их үүсвэр гэж хэлж болно. Тэгэхээр цөмөрөө бидэнд бүгдээр нь энерги гэдэг өөрөө өгчөөр ойлгомжтой учраас цөмөр энерги гэдгээр наваад үзье. Тэр хүнд байдаг энэ биеийн энергийн талаар ярилцъя гэж бодож байна л да. За биеийн энерги маань бид нар биеийн энерги алдаад эхлэхээр хүн өвдөж эхэлдэг. Бүр сулдаад, ядраад, орносоо өндих тэнхэлгүй болдог штэ. Юу бусад зүйлөө зүгээр зүгээр би нэг сайхан хараад хөвтмээр болж байна гэж ингэж ярьдаг. Энэ яаж юм нэхэр би өнөөдөр биеийн энерги одоо алдсан нэг юм хэлбэр байна гэж ойлгож байна. За тэгвэл биеийн энергийг бид нар юунаас авч үзэх вэхээр биеийн энерги үндсэндээ бидний сайхан амралт за бидний биед орж ирж байгаа энэ хоол тэжээлээс шууд хамарж идэг. Ерөөсө биеийн энергийг бий болгодог зүйл маань энэ бахан юм. Тэгэхээр бид нар зөв хоолдог илүү гэдэг асуулт гарч ирж байна. Тэгэхээр хамгийн их зөв зүйтэй хоол маань ерөнхийдөө ойр ойрхон идэх, ойр ойрхон баг багаар юм идэх. За та өдөрт нэг удаа маха хоол идэж болно. Хүн хүний онцлог байна тийм үү? Маха хоолоо болвол 2-3 цагийн алдад нэг удаа идээд орой зөвлөн хөнгийн мэдж болж байна. Эсвэл та өдөрт 2 удаа маха хоол иддэг байвал тэрийгэ бага хэмжээтэй идэрээ. Тэгээд 2 цаг тутам та боломж байвал уг нь за нэг банан ч юм уу, тараг ч юм уу, эсвэл одоо юу гэдгийг боохон жижиг кекс ч юм уу те та юу идмээр вэ тэрийгэ дандаа идэж байна. Өөрөөр хэлбэл 2 цаг тутам таны бие махбод ямар нэгэн хоол тэжээл орж явах хэрэгтэй юм байна. За хоолн дээр мэдээж манай монголчууд өвөрмөц их сайхан хоолтой ард түмэн их зөв хоолдог байсан. Олон төрлийн хоол хольж иддэггүй. Жишээлбэл мах чаналаа гэхэд дараа нь хэсэг байжгаад махаа бол дангаар нь идэнэ. Ямар ч төмөс будаа одоо юу гэдгийг ногоо могоо холихгүйгээр махаа идлээ хэсэг байжгаад цагаа юм уу аарцаа уучдаг. Энэ бол хамгийн зөв. Өөрөөр хэлбэл хотоодноос нэг л төрлийн фермент ялгарч тэрийг боловсруулж идэг. Өвлийн цагт бид нар голдуу те махан маань одоо хоньны мах юм уу адууны төрлийн мах иддэг гэж жаад 100 болоод ирэхээр маха багсгадаг голдуу цагаан идэг хэргэлдэг. Тэгэхээр манай өөрсдийн энэ зөв хоолт бол өөрөө их зөв дэглэмтэй. За энэс гадна бид нар юу ойлгож болох вэ бас энэ зөв хоолн дээр хүн хүний онцлог байна. Бие махбодын онцлог. Одоо жишээлбэл зарим хүнд жимс их сайн таардаг байлаа. Зарим хүн таардаггүй гидсэн дүрээддэг жишээний. Тэгэхээр та яг өөртөө тохирох тэр сайн гэхээсээ илүү та өөртөө тохирох тэр зүйлээ байнга хоолндоо өөрөө хэрэглэж явах юм байна. За хоолн дээр өшөө ярихад мэдээж бидний одоо ус ихэнх хувийг эзэлж идэг байна. Ус маань өөрөө бие махбодын бараг 70-80% эзэлдэг учраас бид нар байнга ус ууж байна. За зарим нэг номон дээр их сурвалж дээр хүний одоо жишээлбэл жинтэй харьцуулсан усны хэмжээ хүнд тодтоод өгсөн байдаг юм. Жишээлбэл та 50 кг жинтэй юм байлаа гэхэд та килограмм жин тутамдаа та 30 г ус уух юм байна. 30 мл ус уу. Өөрөөр хэлбэл та өдөртөө литр 500 мл усыг ууж байна. 60 кг жинтэй юм бол литр 800 цэвэр ус уу. Энэ ус маань ямар ч ногоон цай биш, ямар ч хар цай биш. Өөрөөр хэлбэл те сүйтэй цай би уцаан гिचээд би усныхаа хэрэгцээг хангацлаа, шингэнийхаа хэрэгцээг хангалаа гэж яриад байдаг. Тэгвэл өнөөдөр ус маань өөрөө цэврээрээ одоо литр 500 юм уу литр 800 орж иж таны өдрийн чи усны хэрэгцээ шаардлага өөрөө хангагдчихэдэг юм байна. Бас усыг нэг доор уудаг юм уу гэхээр бас үгүй байдаг. Зарим нэг одоо их сурвалжаас усыг багаар уужээ. Өөрөөр хэлбэл 20 минут тутам тэ 100-150-60 мл-ийг уужээ. Эсвэл 30 минут тутамд багаар уу гэж ингэж ярьдаг. Зарим за ном юм дээр бол цаг тутам та нэг аяг ус ууж гэдэг юм уу. Нэг дор пал хийгээд ус орчхороо тэр нь маш хурдан хугацаанд ялгараа гараа явцдаг учраас багаар одоо хордлогонд орцсон хүүхд одоо жишээлбэл те шимэж уудаг штэ халбар усыг уу гэдэг. Тэгвэл тэр маань шээс болж гарахаас илүү эд эстэй илүү очиж идэг юм байна. За ингээд биеийн энергийг нөхөх энэ хоолноос гадна бидний амралт байна. Зайшгүй амралт байх хэрэгтэй. Амралтын дээр бид нар нэг номер унтахыг ярьж байгаа хэрэгтэй. За хүн өдөрт хэдэн цаг унтчих хэрэгтэй юм бэ? За хүний бие махбод шөндөө 7 цаг унтаад өдөртөө та өдрийн хоолны дараа 1 цаг унтчихвэл их зүй зохистой гэж ярьдаг.
За шөнийн нойр чинь тэгтээ мэдээж би шөнө 2 цагт унтаад өглөө 9 цагт босох уу? Эсвэл та өнөөдөр 11 цагт тий 10-аас 11 цагийн хооронд унтчаад өглөө 6 юм уу 7-д босох уу гэдэг чинь тис ондоо. Ялангуяа 10 цагт унтж байгаа тохиолдолд таны хүн өсөх тий өсөлтийн зон их сайн ажилтдаг гэж ярьдаг. Хүний амрах хамгийн сайн түвшин энэ үед байдаг гэж ярьдаг. Тэгэхээр мэдээж эрт унтаад эрт тусдаг маань бие махбодтой маш өвчтөй. За ингээд нойр бол мэдээж тий нойргүй бол хүн одоо хагас одоо мэдрэлийн цааталтаа явдаг гэж зарим эрдэмтэд ярьдаг. Тийм учраас нойргууд л өөрөө таны энэ биеийн энергийг маш их хомсолдог учраас өнөөдөр та маш сайн нойртой, өнөөдөр та маш зөв хоолойтой байж чадвал таны бие махбодод өөрт нь байдаг энэ энергийн их ундрах чинь хэвийн хэмжээнд баригддаг шүү. Та ажил амралтаа зохицуулаарай, амьдралаа зохицуулаарай. Хит их ажиллаж гин гэж шүн олтол суугаад хит их өөрийгөө дайчилж гин гэд өглөө эрт босоодгүй гэдэвэл мэдээж таны бие махбод доголдно. Ингээд та өвдөн. Өвдсөн бол та юу ч хийгээд нэмэргүй гэдгийг та бүхэн санаарай. За ингээд дараагийнхын бичлэгээр цөмөрөө чөлөөт энергийн талаар бас ярилцъя гэж бодож байна. Ингээд түр баяртай.